Уусаар дүүрэн юмны үн өслөө гэсэн хүмүүс. Битүү яриа. Ер нь л үргэлжил юм байдаг л доо энэ үсээ. Ганцхан энэ жилч биш. Одоо бензин юм үн 5,000 хүрлээ гэж чинь байна. Хэрвээ шаардлагатай бол бензин 10,000 ч хүрч магадгүй шүү дээ. Монголын мөнгөний ханшийн муу байх юм бол дорд байх юм бол. Тэд ер нь Монгол хүмүүс Монголоор дүүрэн юмны үн өслөө гэсэн хүмүүс байна. Юмны үн ерөөсөө үргэлж өсчөөдөг байхгүй та. Одоо параметрийн үн үргэлж өсчөөд байдаг. Энэ бол дэлхийн хувьд нэг тийм онцгой юм биш. Ганцхан Монгол тохиолдоод байгаа нэг тийм гавшиг болсон юм биш шүү дээ. Махны үн, цахилгааны үн, халуун дулааны үн үс тийм энэ байрны үн хөлс, хөл хөдлөхийн хөлс, үн мөнгө энэ бүгд баян нэмэгдчихэд ерөөсөө доош орно гэж байдгүй. Энэ чинь дэлхийн ертөнцийн хувьд нэг тийм гамшиг болсон зүйл биш. Монголчууд хизээж хоримтлал гэдэг зүйл байдаггүй. Хотын хүн болж сураа, хотод амьдарч хотын иргэн хүн болж сурах хэрэгтэй байгаа байхгүй. Тэхийн тулд мөнгийг хурааж хоримтлуулж сурах ёстой. Нөгөө хөдөө зангаараа ингээ одоо нэг хуучин нүүдэлчин зангаараа гэх юм да. Өдөө гэж хэлхийж үлээ. Нүүдэлчин зангаараа хотод амьдрын, суурин газар амьдрын, сумын төв, аймгийн төв, том хотод амьдрын гэдэг бол байшгүй асуудал шүү. Тэгээд хизээж хоримтлал гэж байдгүй, капитал хөрөнгө гэж байдгүй. Ихэнх нь тэгээд өөрийн хувийн жижиг ч гэсэн тийм бизнес орлого гэж юм байдгүй. Зөвхөн нэг ойр зургийн нэг ажил хийгээл тэгээд нэг цалингаас хамааралтай амьдэрдэг. Ийм амьдралаар амьдэрдэг хүмүүс бол хотын иргэн байж амьдрна гэдэг бол асуудалтай угаасаа. Чи машин унах юм бол бензиний үн хэд байх нь хамаагүй чи төлдөг байх ёстой. Амьдралын өртөг гэж нэг юм. Суурин газар суурин амьдрал үүссэн цагаас хүн төлөвлөлтөнд байсаар ирсэн асуудал. Энийг бол суурин амьдралтаа гадна дотны улс орнуудад амьдарч ирсэн хүмүүс бүгд мэднэ. Мэдхэл байх тийм. Тэд нар ч бол 10-1-ийг баянга л хойшны шүү дээ. Орой болгон, үдэш болгон энэ Монгол хүмүүс тийм байхгүй. Нүүдэлчин хүмүүсийн зам бол тийм байхгүй юу? Мал нь гадаа байж ийн. Үйл зуд боллоо 100 одоо ган боллоо гэж бодоход тэрний тал нь үлдэн. Яаж утсан оош байгалийн жамаараа бүгд хаарна гэж байхгүй тиймээс ядчил нэг тал нь үл. Тэг 3-1 нь ядч үлдэхгүй. Тэр нэг айл үлбэрөө төвчнж байхгүй л дээ. Тэгэл нөгөө хөдөлгөөн үржүүлээл тэгээд нэг 2-3 жилийн дараа байгаль ертөнц гайгүй болоод ирэхэд ган гачиг тайлагдаад зууд ингээд арилсны дараагаар тэргүү тэр нь ингээд нэг автоматар жоохон өсчин өөрөө өснө. Тийм болохоор нэг тийм хураах хоримтлуулах тийм мэдхгүй. Тэр зангаараа Монгол хүмүүс хотод амьдрах гэж зүтгээд байна. Тэд яаж хотод амьдрах вэ? Суурин газар яаж амьдрах вэ? Гадна дотны улсад яаж амьдрах вэ? Гадна дотны улсад амьдрахтаа хүртэл монголчууд яг тэд зангаа гаргадаг байна. Ажиллаж амьдрахтаа хамаг мөнгө хамаатан садан ч юм аав ээж ч юм энэргүй байдгийг хүүхч жоо. Бүрэн руугаа явуулчихна, шилжүүлчихна. Тэг өөрөө нэг хоосон царайлаад ингээд гүрийгээд яваад их хүмүүс гадаад дайдалж байгаа хүмүүс хинт идэх шүү дээ. Тэгээд эргээд ирэхэд юм хоосон байр, их л удачны хоосон байр үднэ. Угтаж авна. Өөр нэг тийм байхгүй. Гайгүй сэргэлэн ганц нэг нь яг хувийн бизнес зүгсгээд явдаг байх. Энэ 80% нь бол тэгэл эргээд ирэхэд хоосонтой. Яг тэр нөгөө нэг яг тэр нүүдэлчин замтаа яг зам нь яг тэр гадна дотны улсад ажиллаж амьдраад ингээд эргээд ирэхэд
хуураач хүрэнтсэн байны үгүй юу гэдгийг ингээд яг харагддаг. Тэр нь яг нөгөө нүүдэлч хүмүүс яг амьдрал нь хэв маяг нь тийм байхгүй юу? Энэ чинь өөрчлөхгүй цагт явахгүй. Тэгэл энэ Улаанбаатар дүүрэн л ерөөсөө нэг юм бол төр засваргаа дайрдаг. Дээр үед бол одоо малчин хүмүүс бол байгаль төвхөрүүгээл дайрдаг байсан баг тий. Зуд болчлоо, гам болчлоо гэх тий. Тэгээ одоо бол нөгөө тэр хүмүүс чинь ингээд хотод бөөгнөрөд амьдрахаараа яг тэр зуршил нь гарч ирж байгаа байхгүй. Тэр талбай дээр ч төмпөл саваа нүдэл ингээд баахан авгаа хөвгнөд цуглаад ир юмгүй бүгдийг цуглаад ингээд тэнч нэг юм, минч нэг юм өнө орлоо гэх үтэй болчлоо. Чи цөөрөн газрын хувьд тэр чи юм үнд орно. Юмны үнэ өөрчлөгдөн гэдэг чинь зүгээр хэмээ асуудал байхгүй. Байнга нүгэнтэй байна гэж байхгүй. Эртнээсээ л хүн төрлөختөн суурин амьд үүссэн цагаас зүгээр байгаль дээр нэг хүү нэгдлийн төврийн аж ахуйгаар амьд байдлаараа амьдарч исэн үед бол хамаагүй шүү дээ. Тэгэл байгаль дээр гарсны түгэл хийдэн гэвэл болоо. Суурин амьдрал үүссэн цагаас шүд шал өөр юм байхгүй. Тэгэд Монгол хүн орой борлогын орлогынхаа 10%-ийг 100% 10 гэж бодоход 10 зоос гэж бодоход нэг зоосыг нь орой болон байнга ямар нэг хадгаламж юм хоримтлалт хийдэг хүн гэж юм хитэн хувь нь байгаа. За нэг 100-ны нэг 20% л байж магадгүй Монгол хүмүүс. Тэгээд ямар нэг ингээд суурин газрын асуудал бол байнга байдаг ингээд юм үнэтэй болсон ингээд янз бүрийн асуудлууд үүснэ. Өвчин зовлон янз бүрийн гарна. Тийм үү? Янз бүрийн өвчнүүд бий болно. Олон хүн бөгнөсөн газар өвчин янз бүрийн тахал эсэн шид юм маш их ингээд бий болдог шүү дээ. Жишээ нь коронавигоос эхлээд тэгтэл юу ч байхгүй. Ямар ч хоримтлал, ямар ч тийм эрсдлээс хамгаалсан тийм хоримтлал энэ төр гэсэн юм ерөөсөө байхгүй. Тийм учраас тэгэл шууд амьдрал нь цалин маргааш нь буухгүй ч юм уу ямар нэг өвчин зовлон ямар нэг нийтийг хамарсан янз бүрийн юм гарлаа гэхэл амьдрал нь шууд нурна. Монгол хүний хувьд бол суурин газар том дэлхийн суурин нэгшид тэг хүмүүс бол өөр эдгээр чинь бол бүр болохоо билээ гэд нэг өөр улс руу явцдаг ч юм уу яадаг ч үед ямаагүй ингээд эсвэл тэр хоримтлуулсан мөнгө идэж уугаад тэр хүнд хэцүү цагийг тулаад гарчна. Яг л тэд нар чинь суурин амьдралтай хэдэн мянган жил амьдэрсэн учраас 100 жил амьдэрсэн учраас тэрний мэддэг. Монгол хүнд бол тийм байхгүй. Тэр хадын наад хаан гэдэгэл хувийн соёл мэйл бол хэцүү. Гэрээсээ гарахдаа усан дороод гарч болно. Гэрээсээ гарахдаа биз осчоод гарч болно. Тэгэд удам явж гинт нөгөө бүтгэл шимнийг гадагшлуулах хэрэгтэй болно. Хаач ямаагүй ингээд юм humны араараас ингээд биз сална гэж явчихдаг. Хөдөө хээр газар байж байгаа юм бол тийм асуудал байхгүй шүү дээ. Яг тэр нь ингээд хамгийн жижиг асуудал гэхэд тэрнээс л эхэлнэ. Тийм хотод амьдарч сураагүй. Одоо энэ 90-ад оноос хойш Монгол хүмүүс яг жинхнээсээ Улаанбаатар хотод төвлөрч амьдарч байгаа шин. Тэрнээс бид бол Улаанбаатар унаа хөөгдөлтий. Тэгэхэд бид нарыг багахт бол зүгээр нэг аймгийн нэг хүн зүгээр нэг дураараа ингээд шилжээд ирдэг юм байгаагүй юм байна лээ. Би бол баг байсан болохоор сайн мэддэг байсан. Манай аав ээж нарын ярьж байгаа харуул тийм. Зүгээр нэг дуртай Улаанбаатар шилж ирээд амьдрах боломжгүй. Ямар нэг ажилд томилогдсон ч юм уу. Ингээд намын аппаратууд ч юм уу ингээд одоо улс төрийн шаардлагаар татаж авч ирсэн хүн тэр Улаанбаатар хотод шилжиж ирж амьдрах ёстой. Ирэхтэй тэнцэд бусад нөхцөл тийм байхгүй. Тийм учраас бүгд л хөдөө байсан. Тэр 90-ад оны үед энэ нийгэмжид солигдсон шаардчил энэ гэж юм гарч ирээ.
Бид нэг багт скватын талбар тэг дүүрэн хүн болцсон байхад би гайхчихсан. Тэр үед яагаад ийм хүмүүс тэг дүүрсэн юм бол гэсэн тэр нэг арчлал гэдэг юм шиг гарч ирсэн юм байлээ шүү дээ. Тэр арчилсан хувьсгал чинь болж исэн юм байлээ шүү дээ. Тэгэд яг тэр үеийн дараагаар л нөгөө нийгэм ингэ задраад бүхэн хаашаа явдаг болсон. Цагаас хойш л Улаанбаатарт дуртай хүн нэрж амьдэрдэг болсон байхгүй. Тэгээд нөгөө хөдөө байсан хэдэн үеэр амьдсан хүмүүс яг тэр хэмжээнд нэрээ. Олсон орлого бүгдийг нь хусдаг. Бүхэн хийж ууд юм яад хүмүүс зүгдэг байхгүй болгоод тэгэл ямар нэг асуудал мөнгөний инфляц ингээд янз бүрээс ингээд савлж мавлсууд тэгээд шууд тэр савлгаад өгчдөг. Ямар нэг өвчин тахал гараад ямар нэг карантин ч юм юу ч юм болоход ингээд бас тэр ингээд барьцаалдаг. Ажлаасаа салж чадахгүй ингээд яг тэр зуурдал байж хас өөр замгүй. Зөвхөн цалингаа харж амьд цалин буула бүгдийг өггүй юм. Тим сэтгэлгээтэй нэг ингээд малын чинь одоо ингээд гаргалаа гэж хөдөө байлаа гэж гаргалаа гэж бодоход бушуухан идэл ингээд өдөж уугаад дуусах штэ муудчихаас нэг жоохон өвөл нь бортмарч хийдэг байх тийм. Нэг тиймэрхүү маягаар хадгалж өөр замгүй учраас бушуухан эдхийн идэл ингээд уухан ингээд байга гал тийм. Байга хэмжээгээр нь хоолоо хийж идэл яг хэмжээнд тааруулаад тэгээс хадгалан байрны өргөц савмаа хөрөгч мөрөгч энэ тэр чинь байхгүй шин. Тэр учраас ямар ч тийм юмыг ингээд хадгалах, хоригдлуулах энэ тэр чинь зуршил байхгүй. Тэр нь одоо ч яг хийвээ. Тэгээ яг зүгээр одоо л ядаж нэг хөрөгч мөрөгчтэй энэ тэр болцсон. Зарим нэг нь бол дасаад ингээд хотын хүн болоод ингээд тий. Хотын хүн болохын тулд хот чамайг хотын хүн болохгүй чи өөрөө хотод дасаж амьдрын шүү дээ. Ер нь хотын амьдрал чи нийтж амьдрын тийм үнэ гэсэн. Тэрнээсээ хот чамайг ингээд төрч юм уу ингээд Монгол улсын төр чамайг Улаанбаатарын хүн болохгүй шүү дээ. Наад одоо Монгол нэг 3 хоттой шүү дээ өөрхий. Улаанбаатар дархан Эрдэнэтийн 3 юм байна. Нөгөө хоёр нь жижигхэн хот шүү дээ өөрхий. Арай Монголдо байгаа арай том хот нь Улаанбаатар тийм 2 сая үнэтэй байгаа яа одоо. Тийм л юм байна. Том улсуудын ажид бол жижиг юм шиг. Гадагшид төсөө явж байгаа хүмүүс мэдж бас тийм. Жишээ Шанхай гэчихэд 10 сая үнэтэй шүү дээ. Тэр чи 10 сая хүн нэгнийхээ эрх ашиг зөрчихгүй ингээ амьдч чадаад байна гэвэл тэгэд Монголд байхгүй. Өөрөө өөрсөөсөө болоод хуримтлал ямар ч тийм хотын иргэн хүний наацхийн зуршлуудыг мэдэхгүй байх ёстой зуршлуудыг мэдэхгүйгээсээ болоод ингээд тийм амьдралын жижигхэн асуудал үүсгдэг. Нийгмийн жижигхэн асуудал ингээд байгалийн ч юм уу жижигхэн асуудал үүсгдэг ингээд асуудалд ороод хэлдэг. Тий. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ. Байгалийн жамаараад амьдраад явдаг. Нүүдэлчин хүмүүс бол байгалийн жамаа дагна. Харин хотын хүн бол эдийн засгийнхаа хүчин чадлаар амьдрын шүү дээ. Чадaltaй нь 10,000 байсан ч бензин болсон ч цахилгааны хүн хэдэн төгрөг болсон ч тийм үү. Хазаалтын мөнгө хэд болсон ч тэр хүн ингээл амьдралаа хизээч дагаад гарах хэмжээний тийм капитал хөрөнгөтэй хуримтлалтай ядчил хувийн бизнестэй нэг өөрийн жижиг онцлогтой ямар олон төрлийн онцлог өгдөлтэй байдаг. Харин Монгол хүмүүс юм мэдтгүү. Тэгээ Улаанбаатар руу орлоо нэг ажилд орлоо тэгэл тэргээрээ ингээл амьдраад ингээд амиа зогоогоод ингээд нэг сараас нэг цагийн хооронд ингээд явдаг. Тэр нь яг нөгөө нүүдэлч үний зам болох. Хавар нь хэдэн мал нь үл 100 болсон ч тал нь үл гам болсон ч ингээд тал нь үл. Байгаль чинь бүгдийг ингээд устгахгүй л дээ. Байгаль чинь бас нэг яаж ч нэг 3-1-ийг үлдэн шүү дээ. Харин хотын амьдрал бол өөр. Тэр чи зөвхөн өөрийгөө авч юм. Хувь хүн нэг хүн байсан ч өөрийгөө авч юм. Нэг бүхэлдэн гэр бүл байсан ч тэрийг гэр бүлээ авч явах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй чи хотын амьдрал тэнцэж чадахгүй тэгэл иймэрхүү зовлон тооцсон тий. Монголоор л дүүрэн тийм юмны үнэстэй. Байнгын тийм яриатай. Үгүй юмны үн өсөж штэ. Зарим нь ингээд суурин амьдрал чинь бүх юм яг нэг хэвэндээ байна гэж байдгүй. Юмны үн үргэлжлэний хэвэндээ байна гэж байна. Манай энэ төр засгийн зарим нөхдөдийн амлаад байгаа
дими хоосон амлалтар зүгээр зарим нэг хүмүүсийн ингэ толгойг нь эргүүлээд байгаа болохоос ш. Түр засаг бүгдийг шийдэх гэсэн тийм юм бол суурин амьдрах байдгүй байхгүй. Чи хотод орж иж амьдарч байгаа бол тэгэл тэр хотын амьдралын өртгийг төлж чаддаг байх хэрэгтэй. Үгүй л тэгэл фермер болно тийм үү? Гадаадынхаар бол тийм нэг фермер болоод тэгэл ногоогоо тариал өвхрөө үржүүлээл махаа хотынхан зараад ингээл баян чинэлэг амьдрна. Үгүй л хотын хүн болох юм бол чи толгоогоо ажилуулна, хоримтлалтай байх хэрэгтэй. Ямар нэг том хотод юу ч болж магадгүй, тахал юу ч гарч магадгүй. Тэгэхэд тэ ямар нэг юм ингээд улс төрийн хувьд хүртэл ингээд ийм солигдож магадгүй. Төрийн эргэлж юу ч болж магадгүй. Тэгэхээр чи тэр даваад гарах. Тийм ийм толгойтой ингээд хөрөнгөтэй хоримтлалтай юмтай байх хэрэгтэй. Бүр хамгийн муугаар бодоход одоо жишээ нь дээр үдүүл тийм үү коммунизм ингээд зүгээр энгийн нийгэм чинь коммунизмаар солигдоод нийгэм бүр бүхэл бүтэн үеэрээ солигдоод тийм үү баячуудыг ингээд бүр үгүй ядаад бүгдийг буудаад тийм үү ийм болж яхад тэр Оросын чи Монголоос ч гэсэн байх хэрэгтэй. Оросын тэр язгууртууд ингээд хинхэн ингээд чаталтаа гараал яваад гисэн. Төрвөл цагаачлаад ингээд тийм Монгол ч гэсэн тийм хүмүүс байгаас тэрний хин гэлөө утгад гэдэг юу гэдэг тэд нар чи бас тэдний нэг л байхгүй. Ингээд нийгэм бүр оронгороо ирэнгүүт чинь ингээд яваад гэж байгаа байхгүй. Тэр бол цөөрөн газар хүн мэдчихээн тий. Ядчил ингээд нэг тийм нийгмийн дээд зэндааны хүн гэсэн учраас мэдчихээн. Мал дээр байж байгаа хүн бол тэгж чадахгүй шүү дээ. Малаа дараа хинт зарах юм. Одоо нэг ингээд бүх малыг ингээд авчих гэх хүн байхгүй шүү дээ. Нэг малчнаа зарах юм. Юугаараа зарах юм тий. Ингээд тэр хэдэн малаа хараад байж юм. Тэгэл нийгэм солигдод нөгөө малчад ингээд дараагаар нь нэгдэн сангийн аж ахуйн байгууллагад коммунизм үйтэй. Тэгэл тэрний малчин болов ингээд явсан. Тэгээд ганц өөрчлөлт орж ирсэн үед тэр байхгүй 90-ад оны үйл байхгүй. Тэгээд оног баахан хүмүүс чинь эрхчлөөтэй болчих мэдээж хинт гоё хот хатаар амьдрахыг хүснэ. Тэрнийг би буруутгаагүй. Ер нь одоо хүн төрлөخت нь нийтээр яриад байгаа. Ирээдүйн хүн төрлөختний бараг 90% нь угаасаа автоматар хот суурин газар амьдэрдэг болно. Угаасаа тэгнэ. Тэрний гадна талд яг нэг аж ахуй эрхэлдэг нөхдүүд л байна. Бусдууд угаасаа суурин газар амьдрах болно. Дэлхийн тэр аяа угаасаа амар хотчиж байгаа шүү дээ. Одоо ихэнх нь л ингээл 5-10 сая хүнтэй хотод байгаа. Өшөөч их ойшрон тэр бол. Тэгэхээр нэг үл чи чам сонголт бай. Чи хотын төлбөрийн амьдралын өртгийг төлж амьдрч чадахгүй юм бол эсвэл тэрэнд нь зогсож амьдрахгүй юм бол тэгэл хоёр дахь сонголт нь яах юм? Хотынхны хоолыг бэлддэг аж ахуйтан болчих л доо. Болж тэгвэл чи харин ч баян амьдрал нэрчилдэг. Аль нь ч байж болно. Нэгвэл хотод сайхан ингээд бүх юм бэлэн амьдарч болж байна. Тэгвэл чи тэр гарлаа автобус зуулаа, такси зуулаа, машиндаа бензин хэлдэг юм уу юу бүх зүйл чи мөнгө төлж шин. Тэр бүх үйлчлэгийг гаднаас ирж байгаа тэр үйлчлэгээ бүх үйлчлэгийг чи мөнгө төлөх ёстой. Чи бензин мөнгө 5,000 одоо 5,000 хүрчтэйгээд боож өгөхгүй юм тий. Нэг үл тэгээд одоо ингээд эн чин нэгснээ баг байгалийн шалгуур шиг юм явж байгаа байх. Зүгээр л монголчуудыг шалгаж ин бензин 5,000 хүрсэн чи зүгээр л шалгуур байхгүй. Яг хотод амьдрах ёстой потенциалтай тийм. Тэр хотын одоо хүний эзэмшсэн байх ёстой, мэдсэн байх ёстой. Тийм хоримтлуулсан байх ёстой бүх зүйл тэр хүнд байна уугүй юу гэдгийг зүгээр шалгаж шít нэгсэн доо. Тэг зарим нэг нөхдөөд одоо дуучин муучлаас авахад ингээд хотоос өдөө гарсан нөхдөд зөндөө байгаа шít. Тэр магадгүй ирээдүйг харцсан байгаа бох тийм. Том хотыг хин нэг нь хижээх хэрэгтэй юм байна. Нэг л хотод байх юм уу? Тэр хүн өөрөө мүдхэн фермийн эзэм очиод өөрөө хол хэрэг төвчиж болно. Тэнд ажилчид нь ажиллаад байж л нэг үл чи тийм болж байна.
Нэгүүд хийж байгаа ажил хөдөлмөрийнхөө хөлсний ядаж 11% орой болгон хийх. Ядаж 1% орлогынхоо. Тийм зүйлүүд Монгол хүн байхгүй даа. Хуучин би найзалдаг байсан найз нөхдөд донд бол тийм нөхдөр нь байгаа ч хүн. Одоо л миний би өөрөө хүрээллийг өөрөө өөрчлөлтөө өөрөө сонгоод ингээд амьдралаа өөрчлөж явсан гэдэг. Эртнээс яриад байгаа. Миний амьдралын хүрээлэл одоо шал өөр бос учраас миний орчин тойронд байгаа хүмүүс дандаа 11-ийг байнга хийн. Хөрөнгөлтөө юм уу эсвэл бизнестэй хөрөнгө оруулаад ингэж явна. Нэгвэл бизнестэй хөрөнгө оруулалт нэгвэл хөрөнгөлтөө хийн. Оруулна. Ингэж явна. Яг л би хотын хүн учраас энэ хотод юу ч болж магадгүй. Тийм. Ямар нэг тахалц гарч магадгүй, юу ч болж магадгүй. Нийгэм хэрэгжиж магадгүй. Юу яач магадгүй. Харин хөдөө тэр амьдарч байгаа хүний хувьд бол нийгэм эргэх байх, эрдэм малтай байж байгаа хүний хувьд бол нэг тийм чухал биш шүү дээ баг. Нэг чухал биш. Яг зүгээр коммунизм үед тэр нэгд сангийн аж ахуйг байгуулад ингээд бүх хөрөнгөтнүүдийн хөрөнгийг малыг нь Монгол хүнд байгаа хөрөнгөл мал шүү дээ. Малын нураахад юу болсон баг вэ? Нөгөө малчин байсан хүн чинь хувийн малтай байсан хүн зүгээр л нэгдлийн мал итгэл болсон. Өөр нэг өөрчлөлт орооч. Тэгэл нэг яг нь улсаас нэг жоох хэдэн цаас авдаг. Тэрнийг цай будаад нэг юу гэдгийг тэрхэн зөв жижигхэн хэрэглээндээ зарцуулах тэгэл болцдог байсан. Тийм ингээд коммунизмын үед ч гэсэн баг ямар ч өөрчлөлт ороогүй байгаад тэр малчин хүмүүсийн хувьд бол нүүдэлчин хүмүүсийн хувьд оцсон өөрчлөлт байхгүй. Яг нэг ялгаа нь яг нь ноёноосоо нэг шүлний хойно авдаг байсан бол засгаас яг нэг цалин гээд багах юм авдаг болсон. Тэгэл тэрнийг эдг хүүхдээ будаа модаг нь аван тэгээд нэг нөхөртөө нэг дийлхийн өөрөө нэг дийлхийн ингээд нэг 5 хүүхдээ дийлхийн тэгээд болоо. Өөр юм хэрэг байх ч үгүй тэр. Тэр хотын хүнд бол юм болгон хэрэгтэй шүү дээ. Маш олон хэрэгтэй биш дээ хотын хүнд. Тэр хэрэгцээг давж гарахын тулд чи ганцхан бензиний үн нэг 3,000 байснаар 5,000 гээд 2,000 төгрөгөөр нэмэгдэхдээ тэрний эрсдлийг тэр ханшны өөрчлөлтийг давж гарах чадваргүй юм бол хотын хүн байна гэдэг байх гээд байгаа юм бол чи тэрэн дээр л анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш төр засыг яаж ч эргэж магадгүй шүү дээ. Улс нийгмийн дэлхийн байдал яаж ч болж магадгүй шүү дээ. Чи одоо тэр би түрүү хэлсэн Оросд коммунизм гарахтал коммунист нийгэм солигдохдол хөрөнгөтнүүдөө бүгдийг буутахын буудаад ингэж нэг ихтэй түрүүчээс ингэж бүгд зүгтгээд Европ руу гацгаас их гин. Тэгэл хадаж амжаагүй зарим нэгэд буудуулсан л байх л та. Тийм л юм болсон. Тэр юу ч болж магадгүй байхгүй. Магадгүй чи ямар нэгэн энэ Монголын амьдрал үнэхээр хэцүү болоод байгаа юм чи магадгүй чи гадагшаа цагааталж амьдрах хэрэгтэй болж магадгүй шүү. Тэг чи гэр бүлээ аваад явах. Ядаж ганц гэр бүлээ ингээд бүтнээр нь аваа явах тийм үү. Нэг нь орхичдгүйгээр тийм үү. Аваад явах чадамж танай гэр бүл байх хэрэгтэй шүү. Тийм зүйл байхгүй. Ямар нэг корона шиг өвчин боллоо гэхэд 1 жил, 2 жил, 3 жил хот ингээ хөдөлгөөн хорж ингэхэд тэрний тэсэн гарах эдийн засгийн чадамж байгаа. Хадгаламж, хөрөнгөлт юм байхгүй. Хинхэн 80%. Тэгээд нэг махны үн нэг зүгээр нэг 20,000 байснаар одоо нэг 30,000 болж байна. 10,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгээд энэ нэг нөлөө болоод байгаа юм төр засгийн нөлөө их бий л дээ. Одоо ингээ үн бүх зүйлийн үнийг ингэж барин энэ төр гэж новширдаг. Энэ новшин юм энэ Монгол хүмүүсийг бүр улам хачин болгож байгаа. Тэс жинхэнэ зүгээр ингээд зах зээлийн жамаар явдаг газар бол юм үүнд орох, юмны үн дээшээ доошоо явах гэдэг нэг тийм сонин зүйл биш. Чи гадны оронд очиод манай бензин 3,000 байснаа 5,000 болчлаа тэгээд амьдрах нөхцөл хаадаг гадны хүн ярих бол тэр хүн бол гайхан. Тэгээд юугаа яриад байгаа юм болоо. Тийм шүү. Монгол тийм балаа юм байдаг. Өөрөдөө энэ Орос мосож ямар байдгийг. Хятад улсад бол би өөрөө байжсан болохоор
сайн мэднэ. Тэнд бол ингээл юм үнэн ордог нь ороод ингээд байж дээ хүмүүс гэтэл үлдэр чи хоримтлаа эртнээсээ суурин хүмүүс учраас энэ мэднэ. Тэр Монгол хүмүүс өөрөө ихтэй харна шүү дээ. Би хотод тийм хот суурин газар амьдрах хүн юм. Чи хотын хүн болно гэхээс хотын захиргаа чамайг хотын хүн болгож хүмүүжүүлэх биш. Чи хотын зардалтай амьдралд зогцсон амьдрах гэсэн. Хүүхдээ чи сумын зүгээр нэг жижигхэн өдөө байсан бол зүгээр яах вэ? Сумын төвөөр оруулсан бол тийм нэг сурч чинь. Дунд сургуульд орвол хайч нэг айлт ч юм. Гэтэл айл тэр чи бас л суурин амьдралаар орж иж тэр хүүхд чинь. Тэгээ тэр хүүхдэд ядаж өвлийн эзний талыг яз тэр байрлуулж байгаа айлт нь тийм нэг өвлийн эзж өгөх ёстой. Энэ чинь нэг суурин амьдрал ороод ирэхээр бүх юм тооцогдоо болж эхэлж байгаа. Хань би төрүүлээ шүү дээ. Өдөөний байдаг тэр хуучин нүүдэл чинь одоо ч гэсэн адил тэр амьдралд нэг тийм мөнгө төгрөгийн хэрэг өдөр болгон гарахгүй шүү дээ бараг л. За яг тийм нэг жоохон жижигэн будаахан юу гэдэг юм. Тийм л юм зардаг баг. Нэг тийм ингээд яалтчгүй ингээд орой болгон таксины мөнгөний юм хэрэггүй шүү дээ. Нэг мотоцикл ч юм авч, нэг морь ч юм авч тэгээд болоо. Тэнд нэг жоохон бензин болоо. Хот шатдаг байхгүй. Энэ хотын хүн бол өөр шүү. Тэгэл юмны үн өсчлөө гэдэг. Тэний төв талбай дээр очиод бисаан дээр ингээл хаан тул хаан бослоо энэ тэргээ цуглаан. Тэр чинь нөгөө хотод амьдарч сураагүй хүмүүсийн чинь ерөөхдөө ихэнх нь за яг төр цагтай холбоотой зарим нэг асуудал байдаг байх. Тэг ер нь ихэнх нь бол өөрсдөөс жалтгаалсан. Хямралууд яваад байгаа шүү дээ. Монгол хүний хямрал юунаас болж байгаа? Эдийн засгийн хямрал юунаас болж байгаа?